5 нэг арал дээр Мауи гэдэг арал дээр одоо байгаа Монгол оюутан байна. Би энд одоо орохоор өнгөө бас мөнгөгүй болчихлоо. Энэ хавьд байдаг Монгол хүн байл туслаач ээ гэд имэйл хаяг үлдээсэн нэг зар байсан. Энэ 2010 оны 6 сарын эхээр Вашингтон ДС-д байрлах Монгол Улсын элчин сайдын яамд нэгэн төгшүүртэй мэдээ иржээ. J1 визээр ирсэн нэгэн оюутныг Америк нэгдсэн улсад ирэхэд нь хинч тоссонгүй. Тэрээр очих газаргүй зочд буудал бараадаж хэд оноод мөнгөгүй болж гудамд гарчээ. Ингэж явахдаа бичиг баримтаач бас алдсан байна. Орох оронгүй, хандах хөнгөө болсон тэр оюутан сэтгэлийн гүн хямралд орж амиа орлохоор оролджээ. Монгол Улсын элчин сайдын яам тэр хүүхдтэй уулзаж Монгол дахь ар гэрт нь мэдэгдэж гэртээ харихад нь тусалжээ. Ингээд Америк нэгдсэн улсад байгаа Ягд клубын гишүүд бид нар хоорондоо ярилцаад энэ асуудлыг ер нь анхаарал үзье, энэ асуудал юу болоод байгаа юм бэ? Яг одоо бодит байдлыг нүдээр үзье гэж ярилцаад ингээд энэ асуудлын талаар бид нар судлахаар хоёр тишээ Атлантик Сити, Виржиниа бич хотуудаар явж үзье. За бидний хэдэн Виржиниа бичд очиж тэнд амьдарч байгаа оюутнууд яаж байдалтай танилцахаар 7 сар ихээр явсан юм аа. Ингээд тэнд бол очиход Prince World компанийн шугамар очсон 40 орчим оюутнууд байсан. Тэдгээр оюутнуудаа уулзахаар эхлээд quality team гэдэг тийм таархан бодол дээр очиход бол 7 охин, 1 хүү, 8 улаа, 1 өрөөнд одоо чигцэлтэй амьдарч байсан. Тэнд бол нэг 2 ортой дунд нэг пүш тавьчихсан. Тэгээд тэр хүүхдүүд бол тэн дээр чигцэлтэж унтдаг гэж ярьж байсан. Зочд буудалд болон тэрээрээ дайлын өрөө хөсөж байгаас үл хамааран тэр хүүхдүүд бол нэг хүүхэд 7 хоногийн $75 төлж байсан. Нэмээд бол тэр quality in гэдэг зочд буудалд амьдарч байсан хүүхдүүд бол deposit гэж $100 хүн бүр тэ $100 төлсөн байгаа. Гэтэл үнийн иргэн дээрээ бол deposit гэдэг мөнгө одоо буцааж өгөх тэ ястаа тийм мөнгө байх хэрэгтэй байдал дээр зочд буудал бол тэр мөнгийг буцааж өгөхөөргүй одоо нэг босон авсан тийм тохиолдол гарч ирсэн. Тэгээ хүүхдүүд бол тэр зочд буудалд хоол хийх боломжгүй болохоор $49 центний бэлэн гомон нэгийг аваад одоо өдөртөө бид нар болгоч тийм аа өөр хоол идэггүй гэж тайлбарлаж байсан. Тэгээ тэднээс одоо та нар мөнгөний боломж ямар байна одоо гэж асуухад бол бид нар ирээд одоо 10-аас 14 хоног хонжон тэгээд дийлэх нь ажилдаа орж чадаагүй л байна. Тэгээд мөнгө бол одоо дуусж байгаа. Тэгээд хамгийн бага тий мөнгөтэй үлцүүхт бол $30 гэж хэлж байсан. Дээдл бол одоо $300 үлцэн гэж тайлбарлаж байсан. Тэгээд хүүхдүүд бид нар ажилд орж чадаагүй байдлаа тайлбарлахдаа бол уг нь бол одоо Prince World компанид одоо ажлын байраа спонсор байгуулгаар нь тий байгуулгаар нь олуулнаа гэж $1350 бид нар анхлан төлсөн юм аа. Тэгээд одоо бүгдээрээ ажлын санал гэдгийг хүлээж авсан. Тэгээ Америк нэгдсэн улсад бол хүрээд ирсэн хойно бол харин ажилчин цуцлагдчихсан, ажилчин болохгүй гэсэн тийм бүтлгүй байдалд учрлаа гэж тайлбарлаж байсан. Тухайлбал Tropicana гэдэг нэг тийм зочдуудад цэвэрлэгчээр ажилласан саналыг нэлээд олон хүүхдэд одоо өгсөн байгаа. Тэгээд тэр ажлын саналыг бариад одоо Tropicana буудлын дээр очиход бол тэр нэр нь өөрчлөгдөд Palm Grove гэдэг нэртэй зочдууд болчихсон. Тэгээ шинэ эзэнтэй одоо шинэ менежменттэй болсон байсан. Ингээ хүүхдүүд тэр саналаа үзүүлэхэд уртаас нь нэг охин ярьжсэн л да. Яг намайг галзуу солиотон шиг одоо хараад тэг гайхаад чи хаанаас юм цаас олчих уу? Одоо энэ юу юм ингээ бүр инээлдэ тэгээд бид нар ерөөсөн юм санал өгөөгүй учраас чамайг ажилд авах боломжгүй гэж тайлбарлсан гэж хэлж байсан. Зарим хүүхдүүд нь бол одоо Макдоналдс те ажиллах тийм ажлын саналтаагаар тэнд очисон байгаа. Ингээд тэр ажлынхаа саналыг бариад одоо Макдоналдс дээр очиход бол April Adams гэдэг тэр Макдоналдсын салбарын менежер бүсгүй хүлээж аваад та нарт бол би анхнаасаа танай компанид гэрээ байгуулахдаа тий Prince World компанитай бид нэр гэрээ байгуулсан. Ингээд бол 15 хүүхдийг ажилд авчих болно гэж бид нэр тайлбарлаж байсан. Гэтэл одоогийн байдлаар бол ерөөсө 20 холд авчихлаа. Тэгэхээр аль нь одоо жинхэнэ ажлын саналтай юм, аль нь одоо хуурамч ажлын саналтай юм бэ гэдгийг ялгаж салахад түн хэцүү байгаа учраас захирлаа одоо бид нарт тэр жинхэнэ саналтай хүүхдүүдийн нэрийг одоо факс гэж хэлэх юм бол одоо би ажилд авна гэж хэлж байсан гэж ярьж байсан. Тэгээд болол сүлд очиход бол нэг охин хэлжсэн л да. Ер нь тэр April Adams гэдэг бүсгүй одоо биднийг өргөдөд одоо дийлэн хүүхдүүдийг бол ажилд авсан. Гэхдээ нэгэнт ажлын байрыг тоог одоо бол нэг сонгож нэмж чадахгүй учраас тэр хүүхдүүдэд байгаа цагийг хуваагаад өгчихсөн. Инхээр нөгөө анхнаасаа 30-аас 40 цаг ажиллана гэжсэн хүүхдүүд маань тэр ажлын цагийг 2-3 хүүхдэд хуваачаар тэгээд 10, 15, 20 цаг тий
25 цаг ажиллаад гэсэн чинь тэрний амьдралд нь хүрэхэргүй тийм цөөхөн цаг ажиллаж байсан. Зарим хүүхдүүдийг бол ерөөсөө огт ажилд аваагүй тохиолдол байгаа. Хэдэн охтыг бол 3-7 хоногийн турш одоо тий чи маргааш нөгөө дэр гэж явуулсан эцэд бол Макдоналдсаас чамайг ажилд авах боломжгүй гэд одоо татгалцсан тийм хариу сонссон гэж бас ярьж байсан. Дээрээс нь тэр хүүхдүүд бол өөр олон янзын дарамт төржсэн тухайлбал тэр нэг зарт буудалд одоо цэвэрлэгчээр ажилладаг хоёр охин ярихтай. Манай эзэн одоо ингээд дунд тэрийн насны тийм араб гаралтай хүн байдаг. Тэгээд тэр хүн бол бид нарыг одоо элдв янзын санал тавьж одоо бэлгийн дарамт үзүүлж байгаа. Жишээлбэл одоо оройн хоолнд орой завтай аюу чиний ажлын талаар ярмаар байна гэх мэтлэнгээр одоо олон янзын санал тавьж байгаа нь одоо маш дарамттай бас хэцүү байгаа, төгшөртэй байгаа гэж тайлбарлаж байсан. Ер нь бол тэр хүүхдүүд ирэхээс өмнө бас зарим хүүхдүүд нь бол одоо байдал хэцүү байгаа талаар төрүүлж авсан хүүхдүүдээс сонссон юм билээ. Тэгээд тэр Сарна гэдэг нөхөр ярьжсэн л та. Би одоо ингээд яг явахынхаа өмнөх өдөр бол одоо яг энэ хүүхдүүд хэцүү байгааг сонсоод энэ Prince World компанид захирал ган тулга гэдэг хүн рүү уцаар ганаа хатаа яг үнийг хэлээч энэ хүүхдүүд одоо хэцүү байна, ажил олдохгүй байна, энэ худлаа байна гэдэг ах юм те. Энэ үний юм уу би одоо очиод үнэхээр ажилгүй байх юм уу одоо яах юм бэ гэж асуухад бол тэр Prince World компани ажилтан бол үгүй ээ чиний ажлыг бэлэн байгаа чи яг очиход бол чамайг ажиллаж одоо яг бэлэн тосоор ухтнаа гэж тайлбарлаад тэр хүүхдийг явуулсан байна. Тэр охин бол ерөөсөө Монголоос нисэл Сеулийн онгоцны буудлын дээр буухад бол хамт одоо тэр Prince World компани бас менежер гэдэг тий ажилтнаар ажиллаж байсан нэг тийм оюутан залуу бол дэрсэн гэдэг залуу хамт явжсэн байгаа. Тэгээд тэр залуутай уулзалт бол тэр чиний ажил аль хэдийн цуслагдсан шүү дээ чи мдэггүй юм уу гэдээ одоо хэлсэн байгаа. Тэгэхээр одоо зөвхөн Улаанбаатараас хөөрөөд Сеул хүрэхийн хооронд л одоо тийм өөрчлөлт гарсан байгаа гэж байгаа. Яг энэ үед Атлантик Сити хотод бол байдал бүр хэцүү байсан. Тэнд ойролцоогоор 400 гаруй монгол хүүхэд цугласан гэж хүүхдүүд хэлжсэн. Тэгээд өдөрт тэргээ түрээсэлж авдаг нэг компаниас тэр нь бол анх хэрэгт нь баг $20 байсан бол маш олон хүүхдүүд ирээд тэргэн дээрээ булаацтаад эхлэнгүүт нь тэрийнхээ үнийг өсгөөд эхэлсэн 30 40 амралтын өдрүүдээр бүр $60. Тэрнээс ч дэс зарим үедээ бүр үнэ өсгөж ирсэн байгаа. Нөгөө $12,000 болсон гэд сурталчилгаа. Тэр хүртэл худлаа болох нь мэдгдсэн л дээ. Яг хүүхдүүдэд за түрүү жилиндээ сүхт $12,000 олсон шүү гэж хэлж сурталчилсан бол сурталчилж байсан бол үнэхээр тийм боломжгүй болох нь үнэхээр мэдгдсэн. Ягаад тэгэхээр яг тэр сурчлаганд ашиглагдсан одоо тэр сурчлаганд орж исэн тэр охин нь болохоор үнэндээ бол сургуулаа төгссөн юм байл. Гэхдээ энэ сурчлаганд орсноор энэ хөтөлбөрт багтаад ирсэн багтаа биднээс таарлажсэн. Өмнө жил одоо түрүү жил ирээд энэ охин энтхийн нэг жижиг сонд ярилцлага өгсөн байгаа. Би бол төгсөх курсын оюутан гэж. Одоо энэ төгсөж байгаа гэдгээ бас ярилцлаганд өгсөн байгаа юм. Тэгээд магадгүй тэр $12,000 гэж сурталчилгаанд одоо орсноороо тэр одоо ямар нэгэн байдлаар шагнуулах маягаар л одоо ирсэн байна л да. Тэгэхээр өмнөдөө бол яг энэ бол энэ оюутан солилцооны хөтөлбөрт бол зөвхөн одоо оюутнууд оролцох хэрэгтэй шүү дээ. Атлантик Ситид ирснээс хойш нэг тэгэд яг ирсэн чинь тэр job offer нь болохоор яг бүх хүүхдээ зүгээр ингээ Канадад өчгсөн. Тэгээд яг тэр ажлыг хийхийн тулд ямар нэгэн тийм спонсор байгууллагаас олж өгөх шаардлага байхгүй. Зүгээр хүссэн хүн болгоно $85 төлөөд тийм лайсенс аваад тэгээ хийж болдог тийм ажил байгаа байхгүй юу. Тэгээд ажиллаад үзсэн чинь үнэхээр хэцүү. Өдөрт бид нар 7 цагаас нөгөө офис нонгоодог. Тэгээд тэнд чинь зөвхөн монгол оюутнууд л очиж очролдог. Монголоос гадна туркууд байдаг байсан. Энд ажилладаг харууд нь байдаг байсан. Тэгээд хэдэн Бангладеш гэсэн эмгтэг царайтай хэдэн хүмүүс байдаг. Тэгэл тэнд 200 орчим монгол оюутан л үлхэн байсан. Тэгэл 7 цагаас яадгийн тэргээ аваад төрүүлж очролж казиногийн үүдэн зогсож бид нар казиногоос гарч ирж байгаа шүнжин мөнгө алдсан онс хүмүүсийг гарч ирэнгүүт нь та суух уу гэж гуйдаг. Тэгэл эрт очиж очор авсан хүүхэд нь эрт техникээ хүнийг авна. Тийм болохоор бид нар өглөө хамгийн эрт босч хамгийн эрт офис дээр очиж очролж хамгийн эрт тэрэг авахыг л хүсдэг. Бүх монгол оюутнууд 7 цаг гэхэд үүдэн дээр шавчсан байдаг байсан. Тэнд ганц хоёрхан хар, ганц хоёрхан Бангладеш, туркууд байдаггүйсэн өөр компанитай. Хин тэнд очилдог гэсэн гэж зөвхөн монгол оюутнууд.
Тэр компани хамаг орлогыг нь Монгол оюутнууд л оруулдаг байсан. Тэгээ бид нар очрлохгүй шүү дээ. Яаж очрлох юм? Тэргээ авахын тулд бүгдээрээ шавдаг ерөөсөө. 7 цагаас нөгөө хүмүүс нь хаалга онгоолгоод бүгдээрээ шаваад ордог. Биенийг түлхэн, элдв янзаар нь хилэн. Тэгээ очоод бид нар бөөн алаан болчих ганц тэрэг аваад тэгээ тэрийгэ бүртгүүлчихэд ёо нөгөө офисоосаа гараад нөгөө казино руу явах гэж зандаа уралдан төхөө. Улаан цай өглөө босонгуудаа стресстэй. Шөнө бүр 2 цаг гэж унтчаад өглөө нь 6 цагаас ирснээр 7 цагаас очрол тэргээ авчаар хар хүрээр хүүхдэд уралдаж казиногийн үдэн тэргээ тавьчаад нэг санаа амарж байгаа юм. Тэгээл очоод унтна яах юм шүн унтаж чадаагүй тэр тэрэгэн дээр очоод дуг хийхийг хүснэ. Тэгээл унтчаад баригдах юм бол тэрүүгээр ингээд цагдаа нар хэв журам сахиулагч тэгээ явж хидэртэнд баригдах юм бол $100 торгуулалтай. Тэг бид нар унтах чирхүү хаахгүй. Хүн авахын тулд тэгэл тэндээ шүмбийгүүл ингээд сууж лээ. Гад хажуугаар явж байгаа хүмүүсийг дугаан өнгөрөөхгүй амхандаа чээр байд гэл асууна. Асуудаг хүүхэн зөвхөн чээр байд арайчтай нэг. Тэгэл бид нар казиногийн үрд очирлна нэг хүүхэд тэнд 6 цаг зогсноо 6 минут зогсноо тэр хүүхдээ хазын л асуудал. Тэгэл бүр нэг хүүхэд нам 6 цаг зогсчих юм бол ард нь байгаа хүүхдүүд хөдлөх хэрэг байхгүй. Замаас явж байгаа хүмүүсээс л авна. Тэгэл хүлээгээ зур харах. Алхахыг гэвэл алхаад хүн авч болно л да. Алхаад гэхдээ хүн олдох нь бага байдаг. Казиногийн үдэн зогсох юм бол арай найдвартай юм шиг санагддаг. Дандаа аз аль нь мэдгүй бид нар атсан шалаад өдөржингөө. Тэгэл тэнд наранд суун. Тэгэл босоод зогсно алхах нь бүр найдвар тасаад тэр хүүхд нам зогсчих юм бол за боли алхахыг хүн олъё гэхээр 3 км-ийн урттай модон зам дээр бид нар өдөржингөө ингээл алхаа л гэдэг байсан. Алхаад олондоо хажуугаар хүнээс асуугаал чээр бай тэгэл асуугаал гэдэг байсан. Үнэхээр тэгэл өглөө 7 цагаас ахуулаад юу идэх юм бэ тийм бидэрт мөнгө олоогүй юугаараа хоол идэх юм 99 центээр нэг бичэн авч идэн нэг дахиад авч идэн нэг ганц $1 Макдоналдсаас бүүргэр хүүхдэд захиж авчруулаад авч иддэг байсан. Тэгээд орой 10 цагаас эхний хүүхдэд бууж эхэлнэ. Хүүхэд цөөрөөд ирэнгүүт яах юм бид нар хүн сул хэлүү боломжтой нам хүлээж байгаа байхгүй. Шүн 2 цаг хүртэл суудаг байсан. Тэгэл 2 цагаас бүр юу нөгөө тэрнийх өмгийг арайч юу гэж хийгээл ёстой л $20-30 ашигтай. Тэр ашиг юунд явах юм байрны мөнгөнд явна, хоолны мөнгөнд явна. Тэгэл таарч байгаа. Бидэрт ашиг нэр $5-10 үлддэг байсан. Тэгэл шүн гэртээ хараад бүр нүдэн анализтай амьсад очиод юм идэх, би бинтээс дуурах сөхөө аахгүй. Хүний уран бид нар усанд орох сөхөө байдаг байсан. Очиод нам унтна өглөө 6-аас авсан. Тэгээд дараа нь өөрөө ашиг нэр бууж байгаа. Зарим өдөр бол үнэхээр ашиггүй боно. Би бол нэг өдөр $6, $10, $20 алдагталтаа бууж лээсэн. Тэгэл бүр л нэг л ихтэй санаагаар унсан хүүхдүүд тэгэл маргааш өглөө нь яалтчгүй 6 цагтаа босоод явж байгаа юм чинь да. Мэдгүй тэгээд үнэхээр хэцүү байдалтай. Юу н job offer зүгээр сайхан Канадацсан цаасан дээр бүгдийн ингээ харж болно. Бүгдийн сайхан Канадч гисэн. Тэгэл дээр нь ерөөсөө юу ялгаатай оюутнуудын гарын үсгээр л ялгаатай байгаа байхгүй юу? Та захирал чинь 2 дахь ажил амлсан, 2 дахь ажил чинь хаана байгаа юм бэ гэж суусан чинь урдаас бас нэг юм Канадсан цаас гарч өгч байгаа байхгүй юу? Тэр нь яг энэ Билл Боланд гэдэг хүнийх нь. Тэгснээ hot dog дээр ажиллана. 2-7 хоногийн дараа гэж хэлсэн. Тэгээ бид нар тайвширсан байхгүй юу? 2-7 хоног бид нар энэ тэрэгэн дээр нь гүрээчих юм бол өөр ажил хийчих юм байна, дотор ажиллах юм байна гэж бодсон. Тэгээ 2-7 хоног нь арайч юу гэж өнгөрөөд очоод бид нар одоо би нөгөө ажлаа хийя гэж тавьсан чинь тэр ажил цуслагдсан гэж байгаа юм. Үнэхээр хэлэх үг болдог. Open World яадаг юм бэ? Гэрээ байгуулсан бүх ажил нь цуслагддаг компани юм уу? Тэгээ бид нар юу хийх вэ? За бид нар болохоор бүгдээрээ Нью-Йорк хотод laundry оператороор ирсэн. Тэгээд яг ирэхэд болохоор Нью-Йоркд очсон чинь яг тэр ажил нь байхгүй, team компани байдгүй гэж хэлсэн. Тэгээд манай ангийн хүүхд төрүүлж ирээд энэ Atlantic City-д ирсэн байсан болохоор биднэрт хэлсэн л дээ. Энд ирвэл ажлын байр олдноо, энд төрөөд ирээ гэхээр бид нэр бүгдээрээ Atlantic City-д ирсэн байгаамаа. болохоор Април Адамын нөгөө Макдоналдсд орох ёстой байсан job offer байсан болохоор очиод уулзсан чинь би Монголоос 15 хүүхэд л авах ёстой байсан. Одоо тэгсэн чинь энд 20 гаруй хүүхэд олчлоо. Та нарыг ингээд хуурамч байна ингэж ирж байгаа чинь хуурамч байна. Гэтэ би бас энэ ажлыг сонгоод ирсэн job offer нь болохоор parking attendant гэж ирсэн байсан. Тэгээд цагийн 7:50 хичээлөө да. Тэгээ ирээд тэр ажлаа хийх гэж тийм ажил байхгүй. Энд чи зүгээр нөгөө нэг олон хүүхдүүд байгаа болохоор юм хуурамч job offer гаргаж байгаа мэтийн юмар тайлбарлаад тэгээд шууд ингээ хуурамч job offer одоо Royal Rolling Chair ингээд тийм хуурамч job offer-ыг бүглүүлээд тэгээд энэ юунд арсан. Rolling Chair дарсан. Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнууд зуучилж байгаа компаниараа дамжуулан Америкийн спонсор байгууллагад тодорхой төлбөр төлдөг.
дундаж хөтөлбөрийн хураамж 450 орчим доллар байдагт оюутны 4 сарын эрүүл мэндийн даатгал багтдаг. Харин оюутан ажлаа спонсор байгуулахаар олуулах хүсэлтэй бол